Okay, welcome back to the channel guys, Collector байна. За одоо хөлөөсний эцэст гоё маань ирсэн. Юу гэхээр Topps-оос гаргасан York Knicks-ийн аваргын тусгай карт. Яг финалийн сүүлийн тоглолт шийдэгдээд яг York Knicks NBA-ийн авар болсны дараах нь ганц 2 цагийн дараа өнөөдөр шууд Topps-ийн вебсайтн дээр шууд тавигдсан карт байгаа. Тэгээ сая өчтөр урж өдөр ирсэн хүлээсэн карт маань. Энэ юу юм бэ? Энд харуулчих юм байна. Энд байхгүй байна. Окей. За ямар ч хэсэнд ирсэн guys. Тэг бөөнөрөө хамт задлаа. За ерөнхийдөө бол нэлийн үнэтэй авсан. Үнэтэй захиалсан. Удаан ч хүлээс яг аврын тоглолт хийдэнд байсан юм бэ. 6 сарын 2-нд баг сар болж ирж байгаа юм те. Тэгээ сүүлийн тоглолт чи юу лээ? Драфт чи 20-нд болсон шүү дээ. Тэр чин тэрнээс өмнө ер нь бол жоохон нэг сар гарan тайл хүлээгдсэн юм байна. Тэгээ ямар ч ирсэн. Тэгээ хэдүүлээ бөөнөрөө задлаа заяа. Хамгийн гол нь хэдүүлээ энэ доторс одоо дугаартай юм уу эсвэл гарын үсгтэй redemption card олох хэрэгтэй байна. За энэ Topps now. Тэ. За ингээд нэг 2025-аас 26 оны NBA Finals NBA Champion York Knicks. Яг ингээ аваргын тусгай карт. York Knicks-ийн гэсэн үг зөвхөн. За тэгээд SP Parallel Autograph or Autograph Relic. За энэ дотор бол угаасаа 16 карт байгаа. Нэг special package. Яг York Knicks-ийн тусгай карт. За яндар шүү дээ, яндар шүү. За юунуудаа бэлдээ гэсэн чи би маа бэлдэг байгаа юм биш те. Чи чөтгөр гэж сливэ бэлдэг байсан биш би guys. Сливэ хаан тавьчихсан байх уу? Сливэ ганц үлдсэн байх юм чи. Энэ төрөхгүй лөө. За энэ байхгүй. За яг уу. Яг гарч ирэхээр нэг ганцыг л харъя те. За эхнийх. За Jalen Brunson. За ямар нэгэн хүрээ байхгүй тэр чигээрэл юм шиг байна те. Энд чинь Topps now-ийнхаа эмблемтэйгээ. За яг энэ доор нэг юм хүрээтэй юм байна. 25-26 оны NBA-гийн аваргад финалийн карт. За Josh Hart. За арыг харчээ. Ард нь тусгай нэг янз бүрийн зүйл тэмдэглэл байна уу? За 53 жил данхуйтайгаа York Knicks NBA авар боллоо. San Antonio Spurs 5 тоглолтод хожиж франчайзийнхаа 3 дахь аварга. Тэгээд NBA-ийн 9 дахь 3 болон түүнээс дээш hodсон баг боллоо гин. Ийм битсэн байна ард нь. За энийг ивч гэсэн ингэ тавьчих. За Josh Hart. За ард нь юу гэж нэг ижлэхийн битсэн байна харъя. За тийм байна. Ер нь л ард нь битсэн. Энэ танад харагдаж байна уу? Энэ Topps гээд нэг юм марк харагдаж байна. Өмнөх жирийн картууд дээр харагддаг байхгүй. Энэ яг юм тусгай захиалж авж байгаа картнууд дээр яг энэ ард нь ингээд яг Topps гэсэн одоо манайхаар юм тамга тэмдэг ингэж харагдаж штт. Яа. Josh Hart. Anunoby. Bridges. Call Bridges. За Арнасыг ижлэх нь хараад. За тийм ээ. Арн бол бүгд л ижлэх юм бүгд ижлэхэн тайлбартайгаа. Энэ C4 хүчийн C1-ээс эхэлчихэн. За тийм ээ. C гэдэг нь бодвол champion л гэж явах та. 1 2 3 гээ дараалалаар л явж байгаа юм л та. За мэдээж Karl Anthony Towns. За ингээд үндсэн 5
За Landry Shamet. Miles Bridge. За Mitchell Robinson. Энд гэхдээ ер нь картнууд бол айгүй чанартай байна уу ер нь. Гэхдээ Prism-ийн хажууд бол арай нэмэг юм. Гэхдээ ерөнхийдөө бол айгүй биетэй чанартай харагдаж байна. Mitchell Robinson. За Jose Alvarado. Jordan Clarkson. Нэг гурав тав. За Bacom Dadiet гин. За энийг бол өстой итгэхгүй юм байна. Tyler Golick. За Ariel Hookport гинөө. За энэ өстой бүр итгэхгүй бол авчих. За юу вэ? Tyler 2 орцсон байгаа юм. What the hell? Тэмэнтэй. За Jeremy Sogg. За азгуутлаа одоо хэдүүлээд юу алга redemption card юм уу эсвэл autograph card таарсангүй энэ дээр зүгээр л энгийн картнууд таарчлаа. Тэгтээ уул нь нэг заавал ховор карт орох ёстой гэдгээс одоо сүүлийнх нь бодвол дугаартай байж магадгүй харъя. Jose Alvarado гэнэ. Ямар барьсан карт. За ямар ч байсан нэг иймэрхүү юм гарч ирлээ. Азуутлаа хэдүүлээд SP гэнэ. SP нь юу? За жоохон онцгүй шүү. C9. Ядаж энэ Jalen Brunson-ы цамаа барьцсан карт байсан бол тэ. Fuck. За ингээ 16 карт. Disappointing тэ. Окей. Дэжүү юм гараад ирэх үү гэж айгу бодож ийсэн. Тэгсэн ер нь юу ч байсангүй. Fuck. За хараа эдгээр нэ ард нь ямар нэг юм байхгүй шүү дээ тэ. Өрнөж дугаартай карт байсангүй шүү дээ бүр хөөе. Энэ тэгэхэд энэ одоо 2 карт байхгүй. Ядаж дугаартай биш те. Fuck. Жаахан онцгүй л энэ бүгд дугаарг байхгүй. 13 15. Энд тэгээд 14-т нь байхгүй. 14-т нь missing биш те. CP9 SP Special interest Jose Alvarado. Яй. За жоохон бүтлгүүцсэн ч та. Дугаартай байхгүй дээ. За нэг хий димэл цуглуулах. За хий димэ ч юу вэ? Аврагын багийн бүх тоглогчдынх нь ямар ч байсан картууд. Тэгтээ нэг ч дугааргүй гарч ирлээ онцгой байна да. Тийм ээ. Дугаар авахгүй. Аноноби бас байхгүй. Энд тэгтээ уулын тэр юун дээр вебсайтн дээр уулын нэг пакэнд заавал ядаж юу орно гэдгцэн байсан да уулна. Баталгаатай гээд. Тэгээ саяны Alvarado-ийн юм шиг л байна л дээ. Ямар ч нэг зураг гарын өсгтэй биш. Биш зураг гэнэ. No fuck. Дугаартай биш.
Зүгээр нэг жирийн л яг гол нь цомоо барьсан л байна л да. Well, this was a bust, guys. Fucking hell. За. Өөр бичлэгэн дээр хүмүүсийн бичлэгэн дээр бол хүмүүс яг гоё картнууд нэгээдсэн байхгүй. Яг хэдүүлээ бол азгуудчлаа угаасаа. Хүмүүсийн бичлэгүүд яг өчтөр эхлээд хүмүүс бичлэгнүүд оруулаад эхэлсэн байсан. Энийг нээж байгаа. Тэрэн дээр бол яг гарын үсгтэй юм уу эсвэл яг дугаартай картуудыг хүмүүс нэгээд эхэлсэн байсан байхгүй. Аваад тэгээ би яг өөрийнхөө хүлээж задлагтаа яг гоё амар кайфтай задлыг гэдгсэн. Ер нь бол гоё юм гарч ирсэн гоё. Тэгтээ яг тий. Ямар ч байсан аврагын багийн whole team карттай боллоо. Жаз ийм л байлаа guys. Жохон цүү тий. За anyway guys subscribe хийгээд лайк дараад комент өгдөө share хийгээрэй guys. Угаасаа удахгүй 5 минут хүрэх чинь хэдүүлээ тийм учраас guys тэр нэг MMA картаа хүндрэн өгч явуулъя тэ хин тарах нь гэс 5 минут хүрээд нэг хүнээ сонгоод тэрийг явуулъя заяа guys. За ямар ч бол амар хайптай эхэлсэн гэж бодсон чинь тэгээд төсөглөн жоохон онцгой болчихлоо ялчгүй тэ юуж гарч ирсэнгөө. I was expecting more. Ер нь бол гайгүй карт гараад ирчих болоо. Угаасаа нэг хайрцагнаас нэг хайрцагндаа нэг сайн карт гарч ирнэ гэсэн байсан уулна. Гэхдээ яг тэр нь одоо энэ л болж таарч байгаа шиг байна л да. За fuck it. So stay tuned дараагаар уулзъя guys, all right?